my god. Энэ 36,164 төгрөгийн үнэтэй зармиг юм биш. Тэр одоо юу вэ? Хорхоо юу? Одоо ингээ хям шиг би ингээ зүсэж онгойлгох чинь. Энэ яга шавгаа ижиж алим амтагдаад байгаа юм бол 30,000-ын зармиг ижиж доогоороо гойжоод хайлахаараа өө. За сайн байцгаана үзэгчдээ. Нааштай ч юм уу, сартаа ч юм уу өдөр Тайсон намайг үзгээд ороод ирүү да. За энэ удаагийн бичлэгэн дээр би айгүй бодож нэг санаа олсон юм аа. За тэр маань юу байсан бэ гэх тэнгүүд дэлгүүрт зарагддаг хамгийн үнэтэй заримгуудыг би идэж оноо гэж бодсон юм. Монголын дэлгүүрт зарагддаг хамгийн үнэтэй заримгууд. Би баг ахтай ингээл дандаа нөгөө нэг юм мөнгөндөө гороогоол нэг юм ядарсан амтан байсан юм болохоор тэгэл нэг юм 500 800 1000 тэгээ болж өгөл тэрнээс хямдхан байвал бас их зүгээр. 250 100 муу одоо тиймэрхүү үнэтэй заримгуудыг авч иддэг байлаа. Одоо энэ миний авсан заримгуудад тэнгэрийн үнэтэй. Одоо нэг нь бараг 40,000 цангач гинөө бурхан минь. Тэгээд амар үнэтэй. Би нийт 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 заримг авсан байна. 12 заримг аваад 311,167 төгрөг болсон. За энэ хараа 311,000 болсон байгаа. Тэгээд ингээ баахан заримгнууд. За Тайсон би бол бичлэгэндээ ийм гоё сэтгэл гаргаад та нарт ингээд бүр ингээд дэлгүүртэйдэг амар үнэтэй заримг бараг 300 гаруй мянган төгрөг ингээд гаргаад авч штэ. Та нар маань болохоор гоё сэтгэл гараад subscribe дараарэ. Одоо 300,000 хүрэхэд амар ойртсон байлаа. Одоо 260,000 хүрсэн байлаа. Тийм болохоор та нар ингээд энэ бичлэгээ үзээд ядаж бүгдээр 370,000-уулаа за нэг бичлэгнээс 9k саб орж ирэх болов арай нэг орж ирэхгүй санагдаад. Ямар ч та нар subscribe дараараа бүгдээрээ дараагийн бичлэгэн дээр ядаж 360,000 биш 370,000-уулаа болъё л да. Тийм үстэй subscribe дараад лайка дараад үзээрэй. Тэгээд тех тусам чинь би илүү чанартай гоё бичлэгүүдийг та бүхэндээ хийж өгөх болно. За тэгээд бичлэгэндээ орцгоё. За хамгийн ихний заримг болохоор Plombeer-на Slivecock гинэ. Ийм заримг байна. Айгуу том. За одоо би ингээ өөрийнх нь толгойн яжууд барьж үзүүлье. Үнэтэй нь мэдрэгдэж байна уу та нарт? Амар үнэтэй харагдаж байна уу? Энэ угаасаа надаас том болохоор угаасаа амар үнэтэй харагдаж байгаа хэ. За тэгээд энэ заримгуудыг ямар ичилт юм бол вэ? За энэ заримны би үнийг юусоо мэдэхгүй байна. Ангари гинэ. Энэ заримг болохоор 28,300 биш 31,180 төгрөгийн үнэтэй байна. Энэ заримг. Яа би ч өдөр тутамдаа бараг 1,000 төгрөг за дээдлэн 5,000-аар заримг авч иддэг байхгүй. Одоо надад ингээ 31,000-аар би заримг авсан гингүүд өөргөө яг юм галзууслаатай юм шиг мэдрээд байгаа байхгүй юу. Амар хэцүү байна. За тэгтээ яах вэ? За бүгдээрээ задлцгаая. Доторх нь ийм цав цагаан өнгөтэй ийм заримг нилээн том нүсэр ийм заримг гарч ирж чинь 30,000 төгрөгийн заримг штэ. За бүгдээрээ одоо энэ 30,000 төгрөгийн заримгийг идэж үзцгээе. Яа зөв үнэтэй авсан юм чинь нилээн дөрвтойхон томыг иднэ. За энэ харагдаж байна уу? 30,000 төгрөгийн зарим гэж харагдаж байна уу? Бурхан минь. За амсч үзье. Хүтэн байна. Гэхдээ энэ ямар сони юм бэ? Зөв танил амттай ах юм. Энэ хэдийгээр 30,000 төгрөгийн үнэтэй заримыг ч гэсэн амт нь бол яг 250 төгрөгийн Мороцко. Арайч тийм. Яг Мороцко. За яг Мороцко биш юм а хэд нэг стандарт ч юм уу те. Тэр заримыг маримгтай л тустай амттай байна. 30,000-ын заримыг гэж яг 250 төгрөгийн зарим шиг л амттай байна. Тийм болохоор би энэ 10-аас яг нэг муухай бол биш л те. 10-аас 8 буюу 80-тай би. За гэхдээ яаж зүгээр авах вэ бас амар томоор нас идэж үзье. Тэгээ ийм том заримыг авсан юм чи энэ мэтчлэн ингэж томоор идэх хэрэгтэй шүү дээ. Энэ миний ам руу орохгүй. Орд юм болов уу? Арай орохгүй мүү? За оролтоод үзье. Айнаас арай орохгүй мэнэ. За оруулчихъя. За бэгэ орохгүй мэн. Би үнэтэй заримг дээр нэг зүйлийг амар ойлгохгүй. Үнэтэй заримг амар хурдан хайлт юм байна. Хямдхан заримг чинь хөөхөн жоохон удаан яваад идэв штэ. Ягаад ч юм үнэтэй заримгууд амар хурдан хайлт юм байна. За дараачих нь болохоор биднэрт Piscos гинүү. Яа юу гэдэг юм бэ? Дараагийн бидний идэх байгаа зарим болохоор 20,690 төгрөгийн үнэтэй заримг. За ийм заримг байна. 20,000 төгрөгийн заримг штэ. 20,600. Вау. Та нар ингээ өдөр тутамдаа 20,000 төгрөгийн заримг авч идэж чадах уу? Надад амар үнэтэй санагдаж байна. Oh my god, энэ юу вэ? Намайг монжиж байгаа юм шүү. За энэ ингээд дотроо юм жижигнэр юм олон ширхэгтэй байсан юм байна. Oh my god, би амар их хэмжээний том зарим хүссэн шүү дээ. За энэ гэхдээ яг 20,000 төгрөг байж болох юм байна. Ягаад гэх юм бол дотроо ингээд юм 12 ширхэг ийм хөөрхөн жижигхэн ийм заримгууд оршин тогтонд юм байна. За гүзээлзэгний төрөлтэй шоколадтай тийм ваниль гэсэн юм 3 төрөлтэй юм 20,000 төгрөгийн үнэтэй заримг байна. За 20,000 төгрөгийн ванильтай заримг амсч үзье.
Энэ заримгийг бол ганц өмхөлтийн заримг гэж нэрлэх юм байна. Нэрээ би сая бол зүгээр жоохон жижиг азлаа. Тэрнээс бол том азлалтаараа хазуул ингээ ганц өмхөлт дуусчих юм байна. Ванильтай нь бол дайггүй юм шүү. Ганц өмхөлтийн заримг. Шоколадтай яг миний дуртай шоколад байна. Тийм нөгөө юм гашуун шоколад. Тийм амар чихэрлэг шоколад биш. Хамгийн сүүлийнх нь гүзээлцгэнтэй. Гүзээлцгэнтэй нарийг дайггүй харагдаад ах чиний. За 20,000 төгрөгийн ганц өмхөлтийн гүзээлцгэнтэй заримыг ганцхан өмхөж үзүүлээ та нарт. Гүзээлцгэнтэй нь яг миний type. Бага байдал нь ямар юм яасан миний type гэдэг. Гүзээлцгэнтэй нь яг л миний type. Амт чанарын хувьд бол дайггүй 10-аас 10 буюу 100 таа юу гэлээ. Гуруула тун дайггүй шүү. За дараачийн миний худалдаж авсан зарим болохоор энэ. Энэ болохоор надад их хям шиг харагдсан байхгүй юу? Би энэ заримгийн дунд энэ одоо хям ямар юм хийгээ явж байгаа юм болоо гэд гайхаад очиод би ингээд энэ юуг нь уншсан чинь ингээд орсоор морожино гэж аахгүй юу? Угаасаа маружин солонгосоор монголоор маружин гэдэг юм чинь морожины гэдэг чинь ямар ч нэг монгол хүн тэнэг биш юм чинь маружин юм байна гэдээ ойлгож штэ. Тэг би энэ хям биш маружин юм байна гэж одоо би нэг авахар шийдсэн. За тэгсэн чинь энэ ч одоо яаж онгоолох? Энэ яг хям шиг онгод юм шиг байна. Хутга заазуур хэрэг болох юм да. За энэ заримгийн үн болохоор морожны энэ одоо юу гэх юм бэ? Хин гэдэг зарим юм бэ? Ломбир гинэ. Ломбир вэ нүү? Стандарт энэ юм шиг. Энэ заримг болохоор 36164 төгрөгийн үнэтэй. What 36000-ын заримг ёо. Бас лайхтар үнэтэй сонсогдож шүү. Одоо ингээ хям шиг би ингээ зүсэж онгойлгох гэж байна. Ядарсан юм. Манай хутга мутад дийлэхгүй юм шүү энийг онгойлгож. За мэдэхгүй энэ яаж хаад гар уруу дараад ямар хэцүү юм бэ? Яаж онгойлгох вэ? Ёо энэ ч ямар юм бэ? За зуртах юм шүү. Ч хутган дийлэхгүй юм шүү. Ёо амар үнэтэй заримг өжиж онгоохтой ямар юм хямдхан заримгнаас 7 дор онгоод юм бэ. Бас дахиад нэг цагаан өнгийн заримг байна. За ингэж харагдаж байна. Доторх нь энэ ингээд 36000-ын заримг. Идэж үзье. Яа ям хүт юм бэ? Шүд маань жоохон нөгөө ертөнцөө заларчих гээд байна амар хэцүү байна. Өө эн чин доошоо гойжод штий. Ямар тэнэг юм бэ? Ямар суугын 30,000-ын заримг байжиж доогоороо гойжод хайлахаараа өө. За энэ доогоороо ингээ гойжод байгаа энэ заримг яг бидний өмнөх хийсэн тэр нөө цэцгээтэй заримгтай яг адилхан хамттай. Гэхдээ амар үнэтэй юм байж жоохон сав баглахаа бодлон дээр анхаармаар байна. Энэ одоо ингээд гойжод инаараа ингээд одоо ингэ шээс алдаач гэж тийм ингэ шингээ алдаад 10-аас 6 буюу 60-таад ямтнууд яах вэ байдаг цэцгээтэй заримг лээ. За дараагийнх нь болохоор бидэнд Exo гэдэг заримг байна. Oh my god. Энэ заримг 26345. За амсч үзье. 26345-ын том савтай заримг. За энэ заримгны нэг давуу тал нь би бол нүунийг яг түрүүний уудтай заримгуудаа бодвол нүунийг хайлж гойжоод авахгүй амарх ягаад вэ гэвэл савтай болохоор ёо доторхын хараа нэрс үнэрт чинь ёо за нэрс мэрстэй юмд бол айгүй дуртай шүү. За бүгдээрээ ингэ шууд амсч үзье. 26345 төгрөгийн заримг шүү. Бараг надаас ч үнэтэй заримг байна. За амсцгаая. Хөө эн чи ямар үнэндээ таарсан дайггүй дамшиг вэ? Амар гоё тийм эсэглэн час хийсэн амттай байна. Би чим жимстэй заримын дуртай шүү. Алуу та нар идэх үү? Яаж би одоо тэгээ монгол хүн байна хүн дамсуулахгүй ингээд айлд ирсэн хүмүүс энэ да миний бичлэгийг үзэх гээд ирсэн хүмүүс энэ да. За маа ангач. За ангаа. За нэг зарим идчих. Мэ идээч. За идэхгүй бол байл. За би энийг бол 20,000 төгрөг байгаад нь бол яг болж ин зав. Надад бол үнэхээр таалагдж байна. 10-аас 10 буюу 100 таа юу гэлөө. 26345 яг үндэ таарсан үнэтэй заримг байна. Үгүй амтандаа таарсан үнэтэй заримг байна. Ер нь дайжгүй. Гэхдээ бас нэг иймэрхүү амттай хямдхан заримг би бол байдгийг мэднэ. Яг ийм нэрс мэрстэй заримг авч идэг бол заавал юм үнэтэйгээс нь биш хямдхан нь ч гэсэн ер нь гадар байдаг шүү дээ. Яг тэднэртэй бол төстэй амттай. За дараачийн заримг миний сэтгэлийг их хөдөлгөж чадсан юм аа. Яагаад вэ гэх юм бол энэ амар хөөрхөн зүрх мүрхтэй заримг харагдаж байна уу? Энэ гэрэл байгаад байна. Энд тэ баг яг торч шиг сав баглахаа бодолтой байна. За 26345 төгрөгийн үнэтэй юм зүрхийн хэлбэртэй заримг идэх чинь. Өө энэ зүрх мөрх нь айгүй бат бүх юм байна. Идэж үзцгээе. Шууд ингээд хазаад идцгээе. Гадна тал нь угаасаа юм талхтай. Тэгснээр дотгошоогоо ингээд явах тусам
зарим нь гарч энэ юуны амттай заримг вэ? Хөөхөд үү. Айгу юмыг дотн үзнэ. Энэ ингээд цаанаас уг нэм сэрэ мэрэттэй байсан юм байна. Тэгсэн чи би ч одоо шууд амаараа хусаад би ч одоо ямар амар юм бэ. Чулуун зевсгийн үеийн хүн шиг. За ингэж өөний сэрэ мэрэний олигтой даахгүй мэн ш тий чаавас. Энэ ихтэй амар үнэтэй заяо. 20 эдэн мянга гэхдээ амт чанар нь үнэхээр 0. Зүгээр нэг юм мөсөн заримг байдсан штэ. Тийм мөсөн заримнаас ч онцгой амттай. Бүр юм амар онцгой. Ямар ч юм тийм гоё чихэрлэг юм яасан юм блаа юм эсэглэн тэ юм гоё час хийсэн амт энд юус алга. Үнэтэй юм байж ямар онцгой юм хямдхан заримнаас онцгой амттай бэ? 10-аас тэг буй тэгтэй. За дараачих нь болохоор за нэг ийм заримг байна. За энэ заримг болохоор 14718 төгрөгийн үнэтэй заримг. 14000-ын заримг. Вау. За энэ заримг бол дотроо юм олон ширхэгтэй байна. Харагдаж байна уу? 1 2 3 4 5 6. 14000-ыг хуваахын 6. Нэг нь 2500 мавнзаа авцаа. Зүгээр ширхгээр нь зарахгүй яагаад ингээл ийм амар үнэтэй заримг шиг ингээл юм олноор нь зард юм бол энийг. За дотроо нэг юм өөр өөрсдийн гэсэн тасалгаанд нэг юм 6 ширхэг нэг ийм заримг оршин тогтонд юм байна. За тэгээ бүгдээрээ идэж үзцгээе. Зөө нэг ийм л шар юм гараад ирлээ шүү дээ. Тэр амсч үзье. Хүй, энэ нөгөө нэг аманд ороод хайлна гэдэг нь үү? Та нар энэ жимсийг идэж үзсэн үү? Энэ үзмийн агаан сонгон шиг өнгөтэй энэ жимсийг гадна талын шар нь болохоор яг тэр энэ сонгон шиг өнгөтэй энэ жимс шиг харагдаж байна заяа. Би тэр жимсний нэрийг мэдэхгүй байна л да. Тэснэ дотор талдаа болохоор ийм цэцгийтэй зарим хийчих юм цагаан өнгийн. Нэгээс ягаан өнгийн тэр сонгон шиг жимс чи амар эсэглэн баггүй юу? Тэр хоёр нийлээд яг хөө дайжгүй амт гаргаж ийн. Гэхдээ дандаа авч төгөөлөөгүй. 10-аас 5 буюу 50-тай бөглөө. Гэхдээ яг хөө ингэ идэ тахихаар дайжгүй ч юм уу? За дараачийн заримг болохоор дотроо 4 төрөлтэй. Колотой, диско, pop, rocket, melona гэдэг 4 төрөлтэй байна хараа. Энэ заримг болохоор 27260 төгрөгийн 64 төгрөгийн үнэтэй. Вау, fantastic baby нара. Би анх удаа ийм хөөрхөн нэгт харагддаг ууттай заримг харж байна. Хараа. За саяны заримг чинь дотроо ийм 4 төрөл байна. Тэгээ ер нь бол яг зурагшгээл юм байна. За тэгээ бүгдээрээ эхнээс нь эхлээ сайхан амсч үзье. За эхлээ шавгатай төрлөөс нь амсъя. Энэ яагаад шавгаа ижиж алим амтагдаад байгаа юм бол доотлын ногооноос шавгаа дээдлийнхаас нь алим амтагдаж байна заяа. Ямар сони юм бэ? За энэ болохоор нэг юм уруулын будаг шиг заримг байна. Энэ бүр яг сироп. Зүгээр найруулж уудаг сироп шүү. Яг тийм гоё биш. Oh my god. Энэ колоны амттай гэлөө. Энэ ямар юмных нь кола гэдэг? No, энэ кола биш. Энэс найруулдаг сироп. Яг найруулдаг сироп шиг амттай. Үнэтэй. Энэ төрөл нь болохоор яг нөгөө нэг сүүн шоколад шиг амттай байна. Тийм гоё бол биш ээ. Энэ дөрөв бол дөрвөлээ онцгой байна. 10-аас 3:30-тай юм. За дараачийн үнэтэй заримг болохоор хэдэн төгрөг вэ гэхээр 25445 төгрөгийн заримг байж магадгүй заяа. Би тэгтээ үнийг сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл яг нэрээрээ бол алга. Oh my god. Энэ ямар гоё савлгаа бодолтой юм бэ нараа. Дотор амар олон ширхэгтэй юм байна. Дотроо 3 төрөлтэй юм байна. Хар, бор, ингээд цагаан гэсэн юм 3 өнгөний сонголттой байна заяа. За тэгээ бүгдээрээ амсч үзье. Нэг үзэлцэгний амттай юм шүү. Гэхдээ энэ арай л амар чихэрлэг юм аа. Энэ бол нэг гоё биш ээ. Амар чихэрлэг. За дараачих нь болохоор ийм хар шоколадтай байна. Энээс нь идэж үзье. Энэ бол яг Venus шиг амттай байна. Энэний оронд бол Venus авч идвэл илүү гоё санагдлаа. За хамгийн сүүлийнх нь болохоор ийм бор шоколадтай. Ер нь бор шоколадтай нь явж хамгийн дайжгүй байна. Ер нь та нар мэдхүү. Амьдрал дээр ч гэсэн нэгэн бор хүмүүс ер нь хамгийн дайжгүй байдаг шүү дээ. Одоо чи над шиг. Заримын дээр хүүш тийм бор шоколадтай зарим баймиг дайжгүй амттай байд юм байна. Тэг яг дандаа авч идэхгүй гэлөөгүй. 10-аас 8 буюу 80-тай би. Дараачих нь болохоор энэ заримг байна. За энэ Elada ч юм уу? Тийм нэртэй заримг. Гүзээлцэн болон шоколадны амттай заримг юм шиг байна. Тэр одоо юу вэ? Хорхоо юу вэ?
Үзэм юм уу? Үзэм юм шиг байна. Яа, бүр олон жил юм хорхоо идсэн бичлэг идсэн ч жоох юм жижигэн юм харахаар хорхооны травмат болчих юм. За одоо бүгд энэ заримнаас идэж үздэхээ. Энэ заримны үнэ нь болохоор за би энэ заримны үнийг олдгүй ямар ч байсан 10,000-аас 20,000-ын хооронд л агаах. За амсч үздэхээ. Зөө ингэж хорогдож байна. Энэ хараа энэ ингэ шар юм би сая хорхоо гэж харсан. Гэхдээ энэ үзэм юм шиг байна. Тийм ээ тийм. Үзэм тийм ээ. За. Сайхтар хүтэн золиг байна. Энэ үзэм юм уу чангаанз юм уу нэг юм дотор нь байгаа болохоор идэхэд амар идүүштэй байна. Ингээд ажиллангууд ингээд давхар ингээд үзэм ч юм уу ингээд нэг юм ингээд сууж ажиллагдаад байгаа болохоор амар дайжиг байна. Гэхдээ үнэтэй заримнууд ягаа бүгдээрээ юм цэцгийтэй зарим гэдэг юм бол энэ цэцгийтэй биш юм өөр зарим байдаг юм. Миний сая ихэнх зарим цэцгийтэй байна. Энэ бас нэг цэцгийтэй. 10-аас 5 буюу 50-тай бүхчи. Гэхдээ энэ нэг юм амар юм хөөс амтагдаад ах юм зүгээр нэг юм савнгийн хөөс möс. Үгүй яг юм амт нь биш шүү. Зүгээр яг ингээд аманд орж байгаа байдал нь болохоор нэг юм хөөс шиг. Аманд ороод ингээд хайлчдаг. Ингээд савнгийн хөөс möс идэх шиг ингээд. Яг би савнгийн хөөс идэж үзээгүй биш идэж үзчихлээ. За мэдгүй. Ямаас амар тийм хөөс шиг бүтэцтэй зармиг гэх юм уу? За дараачих нь болохоор биднэрт Ореотой зармиг байна. Ореотой юмнууд ер нь айгүй дайггүй амттай. Энэс тийм амар үнэтэй ерөөсөө байгаагүй заяа. Ореотой зармиг болохоор 5,871 төгрөг. За ингээд дотроо бүр яг юм Орeo гэд бичэн шигэ байд юм байна. Гэхдээ Орeo бичээнийг бодвол арай том юм байна. Орeo бичэн чинь нэг иймэрхүү шүү дээ. Тэнгүүдийн бүр хэд дахин ингээд том яг зармиг шиг юм байна. За бүгдээрээ амсч үзье. Яг Орeo шиг л амттай байна. Гэхдээ амар хүүтэн Орeo. Энэ бол надад таалагдж байна. Яг нэг юм талхтай зармиг гэж юм шиг санагдаж байна. 10-аас 8 буюу 80-тай би өглөө ер нь дайжгүй. Гэтэ бүр яг л Орeo амтагдаж байна. За хамгийн сүүлийн зармиг болохоор ийм өмбүүтэй зармиг байна. Ийм нэг яац юм бэ? Ийм царайтай үхвэртэй зармиг байна. Тэгээ энэ болохоор золотой стандарт гинэ. Стандарт гэж зармиг гэдэг чинь тэрний том хувилбар нь юм шиг байна. Зүгээр ийм амар аврах том. Тийнээс амар мөсцөс гойжод алж гинэ. Йоо манай гэрийг цас мөсний орон шиг л олж ин золотой. Oh my god. Энэ 36,164 төгрөгийн үнэтэй зармиг юм биш. Пүүх! Ямар үнэтэй юм бэ? Тэнгэр. Дөрхөн нь бол яг зүгээр ийм цав цагаан зармиг байна энэ хараа. Энэ хараа яг ийм гурил шиг амсч үзье. Амар хүтэн байна. Йоо, шүд хөлтлөө. Шүд минь уучлаарай. Энэ бүр зүгээр цэцгийтэй зармиг байна. Ямар шинэ ам таалга. 36,000 төгрөгөөр ийм зармиг авч идэн гэвэл нөө. Та нар зүгээр нэг 254-ний ийм цэцгийтэй мороцко аваад идвэл илүү дээр юм байна. Энэ амар үнэтэй мөртлөө зүгээр яг байдаг л жирийн амд зөв цэцгийтэй зармиг амар ихээр итгэх хүссэн ч 36,000-д хэдэн мороцко ирэх бол амар хэрнэстэй. Энийг бодвол их ирэх байх. Энд амар үнэтэй мэжиж ганц халбахч байхгүй амар үнэтэй мэжиж амар их гойждаг амар үнэтэй байж ш тэгээд ер нь нэг юм идэхэд жоохон бэрх юм гэтэл идэх юм байна. 10-аас 8 буюу 80-тай би. За хамгийн сүүлийн зармиг ингэж харагдаж байна. Нэр нь болохоор Schornas Lip Balm и Griskim Orecham. За энэ зармины үнэн нас салгаа гэхдээ нэг 20,000-аас 30,000-ын хооронд л агаах. Энэ доторх нь бараг шүлтэй ол шиг юу ч болоод байгаа юм мэдэхгүй. За ийм айгуу сүрхий сав баглага бодолтой. За энэ бол ингэж харагдаж байгаа нь бол нэг иймэрхүү цав цагаан зармиг байна. Тэгээ энэ тэндээ нэг юм хар юмтай. Тэгээ миний бол ойлгож байгаагаар болохоор энэ чангаанз тэгээд самартай зармиг юм шиг байна. Хараа ийм чангаанз самарны юу яаж гарч ирж байна. Намаа жоохон бахад нэг юм чангаанцтай ундаа байдаг гэсэн юм аа. Яг тэрүүгээр зармиг хийсэн юм шиг амтагдаж байна. Яг гол зармиг нь бол яг цэцгийтэй зармиг. Ямар ч тийм өөр юм орсон юм байхгүй заяа. Яг л цэцгийтэй зармигны чангаанзыг автгачих. 10-аас 7 буюу 70-аас өглөө заяа. Гой шинэлэг амт өрөөсөө байсангүй. Тэгтээ яг гой чангаанз оруулснаас дайжгүй ч юм уу. Тэгэхээр 10-аас 5 буюу 50-тай бүглөө.
За Тайсон миний бага насны мөрөөдөл ингээд 21 наснд маань биеллээ. Би ингээд багада яг тийм дэлгүүрт байдаг тэр том заримгуудыг авч идэх мөрөөдөл надад маш их байдаг байсан. Гэхдээ би яг тэр заримгуудыг амар гоё амттай тэгэл амар гоё л гэж боддог байсан. Гэхдээ зүгээр л ихэнх нь цэцгийтэй заримг байт юм байна. Хэрвээ та нар яг тийм том заримг идэж үзхийг хүсэж байгаа юм бол зүгээр цэцгийтэй заримг аваад идээд үзээрэй. Яг тийм л байт юм байна. Өдөр тутамдаа ингээ 30 эдэн мянга 40 эдэн мянгаар заримг аваад надад олчих хүнтэй санагдаж байна. Гэтэ яг би ямарсан бичлэгэндээ зориулаад та нарт зориулаад ямарсан аль хэдийн худалдаж аваад хийгээд идээд үзчихлээ. Бага насны маань мөрөөдлөөс биелчлээ. Тэрс энэ удаагийн бичлэг маань ингээд энэ хүрээд өндөрлж 5 сард би маш идэвхтэй байх төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор та бүхэн минь subscribe дараарай бүгдээрээ 300 мянгуулаа болцгоё. 300 мянга болоход тун ойрцсон байгаа бол та бүхэн минь subscribe дараарай. Тун удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг илүү сонирхолтой байх болно. Тэгээд дараа уулзцгаая. Концерт туслаа. Конец фильма. Яарал дарна, дараал хөлтөн. Хөлдөөл өхөн, өхөөл огчин. Баярлалаа баяртай.